Өнөөдрийн дуу сурыг булангаараа цаатан хүүгийн дууг заах болно. Энэ жил маань цаатан хүүгийн дууг мэдхүлөө. Би уг нь бол жоохон махтаа сурч ирсэн. Гэтэ одоо яг сайн санахгүй байна. Нэг дуулчвал эргээд санчиж магадгүй. За тэгвэл бүгдээрээ хамтдаа эхлээд цаатан хүүгийн дуугаа сонсож үзцгээе. Гэдэг чи одоо ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бэ? Цаатан гэдэг нь миний бодлоор тийм цастай тий. Тэгээ цаа бууга ингэж хариулж явдаг хүмүүсүүд би боддог. За цаатан гэдэг нь бол тайгад амьдардаг, цаа буугыг унаж, одоо хариулж ингэж байдаг тийм хүмүүс ахнэ. За энэхүү дуун дээр цаа бууг болон цаатан одоо хүүгийн тухай гарах юм байна. За одоо эхлээд бүгдээрээ дууныхаа үгийг уншиж цээжлэе. За нэгдүгээр хүүжүү найзаа хүрээд ирдээ хой. Хүүжүү найзаа хүрээд ирдээ хой. Аав ээжийнхээ ажилд нь туслая хой. Аав ээжийнхэн ажилд нь туслая хой. Дахилт нь цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цармын оройгоор цанаар уралдаа хой. Цармын оройгоор цанаар уралдаа хой. Манжигаа дагаад мараа явлаа хой. Манжигаа дагаад мараа явлаа хой. Донгороо унаад тогтоож байдаа хой. Донгороо унаад тогтоож байдаа хой. Цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цармын оройгоор цанаар уралдаа хой. За 3 дугаар итэр зарыг эргүүлж ирдээ хой. Итэр зарыг эргүүлж ирдээ хой. Хуудгаа унаад хурдан явдаа хой. Хуудгаа унаад хурдан явдаа хой. Цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цастай уулаар цаагаа хариулнаа хой. Цармын оройгоор цанаар уралдана хой. Цармын оройгоор цанаар уралдана хой.
За дууны маань үг бол ийм байна. 3 бадагтай. За энэ дээр инжирт маань мэдгүй үгнүүд гарч ийн үү? Гарч ийн. Мэдгүй байгаа үгийг тайлбарлаж өгье гэж би бодлоо л да. Яг гэвэл энэ нөгөө нэг одоо цаа буугны насаар нь ингэж нэрлэг нэрнүүд гарч ийн. Өдөгч хүүхдүүд маань ч гэсэндээ мэдгүй байж бас магадгүй болохоор тайлбарлаад өгье. За манжиг гэдэг нь им цаг хэлт юм байна. Им цаг. Манжиг гэдэг юм байна. Итэр гэдэг нь эр цаг хэлт юм байна. Донгор гэдэг нь болохоор 3 настай цаа буугыг хэлт юм байна. Хуудай гэдэг нь хязаалан цаа буугыг хэлт юм байна. Сүүлд нь гарсан зар гэдгийг болохоор агталсан эр цаа буугыг зар гэж нэрлэдэг юм байна. За ингээд нас насны цаа буугсын цаа буугнуудын нэрийг оруулсан ийм дуу ахны. За одоо хоёулаа харин дууга аялаж дуулж үзүүлээ. Хүүжүүнэ за хүрээ тэрдээ хой. Аавэжгээ ажлын туслий хой. Цастай уулаар цагаа хариулна хой. Цармын оргоор цанаар урлна хой. Манчаа дагаад мараа явла хой. Домроо унна тогтоож байта хой. Цастай уулаар цагаа хариулна хой. Цармын оргоор цанаар урлна хой. За 3 дараадаг. Итэр царыг эргүүлж ирдээ хой. Худгаа уннаад хурдан явъя хой. Цастай уулаар цагаа хариулна хой. Цармын оргоор цанаар урлна хой. За хой гэдэг нь одоо нөгөө нэг цаа бууга хариулахдаа хэлдэг дуудлага тийм юу юм болоо да тий. Бид нар ч одоо нөгөө нэг хон малаа ингээд хай чай чүү гэж тэгдэг штэ. Яг тэрэн шиг цаа буугыг хариулахдаа хой гэд юм байна л да.
бидний амьдарч байгаа дэлхий дээрх бүх амьд биедийг тэжээдэг цорын ганц зүйл юм. Мөн амьтан амьгүй бүх зүйлд усны хэрэгцээ заавал хэрэг болдог. Тийм ч учраас усыг дээдлэж хайрлах ёстой юм. Хүн төрлөختөн үйлсэн цагаасаа нүүдэлж амьдрахдаа усны ундрагыг дагаж суурьшдаг байлаа. Харин 19-р зууны дунд хүртэл хүмүүс бохирдсон уснаас болж өвцөөл байгаагаа мэдээгүй явсан юм. Үүнээс хойш айл өрхөд цэвэр усыг түгээх системийн ач холбогдол эрс нэмэгдсэн түүхтэй. Ингэснээр цэвэр усны янз бүрийн стандарт гарч ирж усыг бохирдуулахгүйгээр түгээх технологи хөгжсөн билээ. Ус бол хүний амьдралын үнэт хэрэглээ. Юугаарч орлуулшгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй. Хүн усгүйгээр амьдрч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1% нь цэвэр ус байдаг. Харин 97% нь далай тэнгисийн ус, 2% нь хойд өмнөд туйлын ус. Ундны цэвэр ус өнөөдөр томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж байна. Мөн усны бохирдол ихээхэн аюул нүүрлэх боллоо. Ус дутагдахад яах вэ? Шингэнээ 1% алдахад цангана. Шингэнээ 2% алдахад бие тавгуурхэж хоолны туршил буурч ажлын чадвараа 20% алдна. Шингэнээ 6% алдахад нүүрний эрс суурч хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болж эхэлдэг. Шингэнээ 10% алдахад биеийн дулааны тэнцвэр алдагдана. Эсүүд үхэж эхэлдэг. Шингэнээ 11% алдахад бодисын солилцоо алдагдаж эмнэлгийн тусламж шаардлагатай болно. Аяг тавг тоогоо шанаг угаахтаа сайтар үрж зүлхэхдээ усаа хааж байгаарай. Дараа нь цэвэр усаар зайлж байгаарай. Стаканд ус хийж аваад шүдээ угаах. Шүршүүрт орохдоо усаа хэмнэх. Гар нүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх. Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх. Ус тусалж байгаа крантуудыг хаах. Урдийн цагт нэгэн хэрэг нуурын дээгүүр нисэн явжээ. Гуа 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 гэд явж байтал замд нэг хавч таалтчихгэн. Хэрэг түүний харсан даруйдад хав гэд шүүрээд ав. Хавч байдал хэцүүцтэй мэдэнгүүтээ гэд нэг санаалж хэрэг магтан гарлаа. Хүүшээ хэрэг гүчээч нь ямар гоё нүдтэй юм бэ? Гэж хэлэхдээ хэрэг гэж хэлэхдээ хавч хүүшээ хэрэг гүчээч нь юу сайхан үцэдтэй юм бэ? Гэхдээ хэрэг Гэхдээ ахаад л хавч хэлжгэн. Хүү хэрэг чи ийм гоё нүдтэй, ийм гоё үцэдтэй юм чинь хамаг шуудэ хатан хаан болох хэрэгтэй юм шүү гэж хэлтэл хэрэг. Гуа гуа нэрэ тгий байд гуа гуа гэж хэлэхдээ амандаа зас авчаа ус руу унгаачих. Хавч ус руу унмагцаа. Хөөе хэрэг ангиасан дах ямаранда гэд ус руу шуман одлаа. Хэрэг ангиасан цагаасаа болж юу ч үгүй хаасан. Сайн уу хүүхдүүдээ, өнөөдөр бүтээлийн булангаараа бүгдээрээ ус ундааны бүглээ ашиглана. Энэ бүглээг ашиглаад ийм цох хийх болно. Үзэгч хүүхдүүд маань бүтээл хийхэд хэрэг болох материалаа бэлдээд дагаад хийгээрэй. Бидэрт өнөөдөр цаасны хайж, за тэгээд ийм бүглөө, өнгийн цааснууд, за мөн цавуу хэрэг болно. Ундааны бүглөөн дээр цаасны цавуу наалтгүй учраас ийм
тарган цав ашиглана шүү хүүхдүүд. За ингээд бүгдээрээ бүтээлээ хийцгээе. Үзэгч хүүхдүүд маань дагаад хийгээрэй. За эхлээд бүгдээрээ улаан болон хар өнгийн пластмастраар бөглөөгөө цохны өнгө хэлбэртэй адилханаар бодно. Яг ингээд цохны хэлбэртэй олгоод бодчихно. За надад өнөөдөр 3 бүглээ байгаа болохоор би гурвуулангийн яг адилхан цох хийнэ. За яг одоо бүгдээрээ пластмастраар будсан маань хатчих хооронд цохныхоо далавчийг хийнэ. За би бол улаан өнгийн цаасан дээр хийх гэж байна. Улаан өнгийн цаасан дээр бүгдээрээ энэ бөглөөгөө тавьжгаад дугуй дүрсээ зурна. За ингээд цаасаа давхарлаж тавьжгаад зурсан учраас шууд давхраар нь хайжлаад үзэгч хүүхдүүд маань бүтээлийг хийхдээ цаас болон эртэй зүйлтэй маш болгоомжтой хандаарай. Цаасаа давхарлаж тавьжгаад хайжилсан болохоор ингээд 4 ширхэг далавчийг шууд нэг хайжилтаар гаргаад ирлээ. За одоо бүгдээрээ зохныхоо далавчийг хийн. Далавчийг бүгдээрээ ингээд хар өнгийн пластмастраар ингээд цоохор олгоод цэг тавиад ингээд чимгэлжнэ. За энэ бол ингээд хаанч хамаагүй ямар ч хэмжээтэй чимэглэж болно. Заавал цэг тавихгүйгээр үзэгч хүүхдүүд маань бас өөр цэцэг зурах ч юм уу те өөрөөр бас чимэглэж болно. За би бол ингээд цэг тавиад чимэглэжээ. За одоо бүгдээрээ энийгээ яг голоор нь нуглаад бэлдээ тавьчихна. За энэ нугалсныхаа гадна талыг бас ингээд цэгээ тавиад чимэглэнэ. За ингээд далавчнууд маань бэлэн боллоо. Одоо бүгдээрээ будсан бөглөөн дээрээ тарган цавнаас маш жоох нэг түрхээд тэгээд далавчаа нуuna. Тарган цав маань шингэн цав учраас хатах гэж бас хэсэг хүлээнэ. Тэгэхээр бүгдээрээ ингэж дээр нь далавчаа наачаад хөдлөхгүйгээр тавиад цавгаа хаттлан хүлээх нь шүү. Одоо харин бүгдээрээ цагаан өнгийн пластмастраар жижигхэн нүд хий. За ингээд жижигхэн хөөрхөн зохтнууд маань бэлэн боллоо. Үзэгч хүүхдүүд маань энэхүү зохийг дуурайлгаж хийгээд за өөрийнхөө хичээлийн ширээг, өрөөнийхөө тавиуруудыг чимэглээрэй. За ингээд дараагийн бүтээлийн дугаараараа иргэн уулзцгаая хүүхдүүдээ. Баяртай.